За сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ коуч хийхин тулд хэрхэн өөрийн яриагаа бичих вэ гэж. За тэгэхээр мэдээж та бүхний компьютер дээр болон та бүхний утсан дээр voice recording буюу дуу бичдэг төрөл бүрийн програмууд байж байгаа. Та бүхэн түүнийг ашиглаж болно. Хэрвээ та одоо юу ашиглахаа сайн мэдэхгүй байгаа бол би та бүхэнд бас хоёр юуг санал болгоё. Voice record хийдэг зүйлүүд тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө voice record буюу аудио бичихэд нэг зүйл гэдэг байгаа. Та одоо ярьж байгаа хүндээ мэдээж аудио бичиж байгаа гэдгийг сануулж хэлэх зүйтэй. Тэгэхээр тухайн хүнд туслах үүднээс нь аудиог бол бичиж байгаа гэдгийг бол зөвөр ойлгуулж хэлэх нь бас зүйтэй юм аа. Мөн түүнээс гадна утасны аудиог бас шууд бичихэд бол нэлээд бас яриу төвөгтэй олон програм суудлагдаг учраас хэрвээ та одоо энэ коучинга хийх гэж байгаа бол шууд компьютераасаа коучинг хийгээд энэ компьютераасаа дууг нь бичихэд бол илүү амархан юм шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. За тэгэхээр одоо та бүхэн санал болгож байгаа эхнийх нь бол онлайн voice recorder zip.com за энэ гэж тийм ээ. За энэ дээр бол та ямар ч програм татаж авах шаардлагагүй. Ерөөсөө л интернет дахад шууд онлайнаар энэ сайтыг бичиж ороод татаад авах боломжтой гэсэн үг тийм ээ. За энэ дээр бол энэ сайтаар оронгууд яг ерөөсөө нүдэнд харагдаж байгаа энэ юм харагдана. За бүгдээр яг ороод үзье. За оронгууд ерөөсөө энэ харагдана тийм. За тэгэнгүүт энэ улаан товчон дээр дараад та өөрийн микрофоныг өгөхийг зөвшөөрч гэнэ гэдэг дээр дараад тэгээд close хийчих. За ингээд шууд бичээд хэлж байгаа юм бүгдээрээ харж байна тийм ээ. Бүгдээрээ харж байна. За тэгэхээр энэ дээр бол та мэдээж бүх төрлийн одоо voice-ыг бол энэ бичиж болж байгаа. За хадгалахын тулд яг хөө тэгэхээр энэ дээр дараад нь save хэсэгтээ орчихно. За ингээд save-ийн буюу 50% таа байна, 58% таа байна гэд энэ ингээд дуусны дараа та өөрийнхөө компьютер дээр хадгалнаа гэсэн үг. За тэгээд тэр хадгалсан файлаа та бүхэнд бидэн рүү илгээх юм байна. Ингээ гэрийн даалгавар бидэрлөө илгээх юм. За энэ нэг ийм програм байж байгаа. За энэ 93%. За энэ click to save гараад ирлээ тийм ээ. Click to save гээ. За одоо та хаана хадгалах гэж чинь desktop дээр юу, documents руугаа юу хаана хадгалахаа гэдгийг шийдээд за save гэсэн товчийг дарахад бол таны компьютер дээр шууд хадгалагдах юм байна. За энэ бол маш амархан хэрэглээд маш амархан нэг ийм одоо сайт байна. За дараагийнх нь юу вэ гэхээр free online audio recorder гэсэн ийм аппликейшн байж байгаа. Энийг бол та ямар ч компьютертэй эсвэл MacBook-тэй эсвэл Windows-ийн системтэй компьютертэй байсан ялгаагүй ашиглаж болно. За тэгэнгүүт энэ сайт руу оронгууд за ийшээ орохын тулд энэ сайтын нэр нь байж байна тийм ээ. www.apowersoft.com free audio recorder online гэж тийм ээ. За ингээд оронгууд бол энэ ч download desktop version гэж. За энэ дээр дарангууд та өөрийнхөө компьютер дээр одоо шинэ энэ аппликейшнийг суулгаад авна. За энэ яаж харагдах вэ гэхээр ингэж харагдаж байгаа. За энд ингээд татаад авчин тийм ээ. За энэ татаад авангууд next буюу continue гэж татаж аваад өөрийнхөө компьютер дээр суулгаад за тэгээд суулгаад гараад ирэнгүүт ерөнхийдөө за ийм аппликейшн үүсэж гараад ирнэ. Ийм одоо компьютер систем гэсэн. За энийг яаж татах вэ гэхээр байгаад ялгаагүй энэ улаан товчон дээр дараад таны дуу бичлэгийг ерөнхийдөө бичиж хэлнэ гэсэн үг. За тэнцээ байж юм тийм ээ. Тэгээд бичиж хэлнэ. Ерөнхийдөө энийг ингээд бичихэд бол зөвхөн микрофоноо зөвхөн одоо өөрийнхөө дуугаа бичих, зөвхөн микрофоноо бичих, эсвэл зөвхөн хоёулаа ингэж бичих гэсэн ийм сонголтууд бол байж байгаа. Тэгэхээр энэ сонголтууд дээр өөрөө тохируулаад аль нь сонгож болно гэсэн үг. За тэгээд та ингээд бичсний дараагаар таны хийсэн бичлэгчээ энд ингээд хадгалах болно. Library гэсэн хэсэг. За энэ гэж тийм ээ. За гэх мэтлээ одоо энэ чинь ингээд хадгалсан байж байгаа. За энийг олохын тулд бол энд байж тийм ээ. За файлаар харах гэсэн хэсэг байж байна. За тэгээд энэ файл бол энэ дээр хадгалагдсан байна. Тэгэхээр энэ файлаа ингээд одоо мэйлээр явуулах боломжтой гэсэн үг. За ер нь бол ийм амархан байж байгаа. Тэгээд ер нь бол хүн болгоны компьютер дээр түрүү бас аяма багш харуулсан шиг voice recording хэсэг бол байдаг байгаа. Хэрвээ та аль бишний байгаа бол өөрийнхөө компьютерийн search хэсэг дээрээ одоо voice recording одоо энэ бол файл хань гэж тийм ээ энэ бол биш.
Миний компьютер өөрөө MacBook болохоор арай өөр файлтай системтэй байдаг. Арай өөр бас програмууд ашигладаг. За жишээлбэл би энэ за надад voice over utility гэж юм. За шүү audio memo гэж байгаа. За онлайн аудио рекордер гэдэг миний түрүүний татаж авсан юм гэж ингэж жишээтэй. Тэгэхээр таны компьютер дээр ямар одоо програмыг та түүнийг ашиглаж болох юм байнамаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд даалгавраа яаж явуулахыг бол бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Ер нь бол даалгавраа энэ мэйл хэсэгт оруулаад явуулж байгаа. За энэ бол яг өөр яг энэ товчон дээр дарангууд шууд шинэ юу татах гэсэн хэсэг гараад ирж байгаа. Шинэ новые обращение гэдэг нь шинэ мэйл явуулах гэсэн. За энэ шинэ мэйл явуулах гэсээр дараад энэ хардаа энэ зураг байгаа. Энэ зурган дээр татангууд за түрүүний хардаа MP3 гэх түрүүний бидний хадгалсан хэсэг гэж юм тийм ээ. Энийг сонгоод open болчихно. Тэгэхээр таны файл энд орчихно гэсэн. За ингээд ерөнхийдөө ийм аргууд байж байна. Тэгэхээр та бүхэнд бол асуулт хэрэгтэй байгаа бол бас дотроо холбогдоорой. Та бүхэндээ амжилтыг хүсье. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.